Яаж зүүнтэй болсон гэсэн байсан. Асуултанд хариулцгаая. За тэгэхээр миний ашиглаж байгаа юм болохоор энэ Atlas Client гэдэг зүйл байгаа. Энэ болохоор Minecraft-д зүгээр тийм туслах товчлон ирдэг тийм нэг арай амар болгох юм баггүй. Тэнгүүд одоо энэ чинээс ингээд вируснууд байгаа. Өөрийнхөө Minecraft-д тохирсон вирусыг татах хэрэгтэй. Гэтэ яг энэчнээс вируснаа татчихгуудаа дараа нь Minecraft-а татсан дээ шүү зөө. Яа тэгэхээр Atlas Client нь Minecraft-ийн бүх вирусын дээр ажилладаг уу? Тэгэхээр Atlas Client-д татаад дахиад нэмээд Minecraft-ийнхаа Atlas Client-д тохирсон Minecraft вирусыг татна гэсэн үг. Тэгээд тэнгуүтээ дараа нь одоо Minecraft руугаа биш зөвхөн Atlas Client руу ороход л болно. Ийм гараад дөрөв зүгээр доотлох дээр нь тасчихж байгаа. За тэгэхээр тэгж оронгуудаа шууд Minecraft руугаа тэрч орчихно. Тэнгүүтээ шууд World нэгэд ор заяа. World нэгэд оронгуудаа одоо энэ drop F5 zoom эднэр ингээд яг гарч ирээгүй байна. Юмнууд нь гарч ирээгүй байна. Тэгэхээр та тоглоомоо зогсоонгууд тэр доор баруун доор Atlas Settings гэж байгаагааз тийшээ дараад тэгээд дэлхийн Settings руу дараад тэгээд дараач. За тэнгүүтээ наад энэ энчнээсээ юмнуудаа сонгоно гэсэн үг. Chunk border эднэр ингээд шууд асааж болно. Гоё гэжтэй. Амар байгаа зү команд эднэр биш шаардлагагүй. Би бас full bright эднэр ашигладаг. Тэр CPS display эднэр бас гаргаж ирж болж байгааз. Тийм hitbox гэж байна. Тэгэл юм байгаа. Quick drop гэдэг нь болохоор зүгээр нөгөө нэг хаянгуут түрүүнийх шиг шууд хайдаг. Асуусан хүн болохоор zoom асуусан байсан. Энэ хамгийн доор нь zoom гэж байгаа. Тэгээд zoom-ээ дараал асаагаал тэр zoom modifier гэдэг нь болохоор тийм zoomлэх хэд дахин zoomлэхээ сонгодог гэх юм уу? Тийм. Тэгээд энэ нэмэлт товчлуурууд азаасны дараа энэ нэмэлт товчлуурууд бүгдийн зүүн дээд болон дээр гарчдаг. Тэнгүүд дахиад тэр settings руугаа орж агаад тэгээд эднийг хөдөлгөж болно шүү за. Тэгээд bye